За, амар мэнд байцгаана уу? Өнөөдөр ярих сэдв бодол гэж сэдвийг авч ярихаар шийдлээ. За, бодол гэдэг маань хүнд олол ер нь бүхий л амьдралд цуг явж идэг хамгийн чухал эд эрхтэн гэдгээр бид нар маш сайн мэднэ. Тэгээ бодол гэдэг зүйл маань биднийг бас үйл хөдлөл хийлгдэг. Тэрэн дээрээ бодлороо бид нар амьдралдаа бүх зүйлийг хийж бүтээдэг байх нэ. За, тэр бодлоо бид нар ер нь ажиглаж байх хэрэгтэй юм байна л да. Ер нь бол бодол янз бүрийн бодлоод орж ирдэг. Сөрөгч бай, эерэгч бай, янз бүрийн айдсын бодолч бай. Янз бүрийн бодлууд ингээ хүний тархинд орж ирдэг. Өөрийгөө хамгаалах бас системийн бодол орж ирдэг. Тэгэхээр бодол гэхээр маш их гүн утгатай, гүнзгий сэдв юм аа. Гэхдээ би өөрийнхөө ойлгож туулсан хэсгүүдээ ерөнхийдөө товчхон ярихаар шийдээд энэ сэдвийг бэлтэж байгаа юм л да. За, мэдээж бодол гэдэг маань би урдны 23 оноос өмнөх би өөрийгөө бодлороо байнга хүлж баглаж өөрийгөө хязгаарлалдаг байсан. Бодол маань дандаа сөрөг болчихсон гэсэн үг. Байнга сөрөг зүйл, айдас, түгшүүр, бодлоор юу орж ирэн тэрийг л дагдаг байлаа. Тэгээд бодлоосоо болоод айдаг, янз бүрийн үйлдэл хийж чадахгүй, өөртөө итгэлгүй болж маш их тийм зүйлсүүд байсан. Тэгээд би 23 оноос хойш бясалгал хийгээд ингээд явж байгаа үедээ би өөрийгөө маш хязгааргүй ихээр нээж чадлаа л та. Ер нь бол бодлоо ажиглаж сурж ийн. Урд нь бол бодолд дандаа сөрөг зүйлсүүд орж ирдэг байсан бол одоо болохоор тэр их сөрөг бодлуудыг би маш сайн хянаж, удирдах одоо эерэг зүйл болгож өөрчилж чадсан байна. Энэ бодлыг удирдахад миний хувьд маш хүнд хэцүү байлаа л да. Гэхдээ би өөрчилж чадлаа. Ер нь бол тэгээд 1 жилд 365 хоногтой. Тэгээл ер нь бол бодлуудаа ингээ баг багаар ер нь анхандаа жоохон бясалгал хийх үедээ ойлгохгүй байлаа. Тэгээ бясалгал хийж явах үедээ ингээ баг багаар өөрийгөө өөрчилж чадсан л та. Тэгээд энэ ажиглан гэдгийг ч бас мэддэггүй байлаа. Ойлгодогчгүй байлаа. Тийм болохоор ингээд бясалгал хийсний дараа ер нь бодол маань маш сайхан цэгцрээд ирэхээр за би одоо яг юу бодож байна гэд ингээд ажилтдаг болчт юм байна. Өнөөдөр би яг юу бодоод байна? Нэг бол айдас уу, түгшүүр үү, эсвэл өөртөө итгэлгүй байдал уу, ямар нэгэн эргэлзээ юу гэдгийг айгуу сайн ингээд дүн шинжилгээ хийх ёстой юм байна. Тэгээд би бясалгал хийхдээ ингээд ажиглах ёстой гэдгийг айгуу хөндлөнгийн үдээр өөрийгөө ингээд бодлоо ингээд ажиглахыг сурч чадлаа. Бясалгал бол үнэхээр миний амьдралыг, миний энэ бодол санааг маш ихээр өөрчилж чадлаа л да. Би үүндээ маш их талархаж явдаг. Урд нь бол миний бодол ёо. Үнэхээр л сөрөг зүйлсүүд дандаа л бодож идэг. За, хүнд итгэхгүй, бодлоос дамжаад хүнд итгэхгүй дандаа сөрөг зүйлс хүнд ингээд хүнийг боддог болчт юм байна. Би яг л тийм байсан л да. Ерөн хүнийг эрэг ерөөс хардаггүй, дандаа сөргөөр хардаг. Тийм сонин, тийм багаасаа тэгээд ингээд блоклогдоод ер нь бол онцгүй байд юм байна гэсэн тийм нэг худлаа итгэл үнэмшлэр далт хумсраа ингээд дүүргээд бүр ингээд цочилсан байдаг байхгүй юу? Тэгээд одоо бол би бясалгал хийгээд ингэснээрээ би тэр түлхүүрийн бариад бүр онгойлгоод түлхүүрээ бүр ингээд цоожноос нь гаргаад тэр гавнаас нь гаргаад ингээд хаалгыг онгойлгоод бүр нээж чадсан байна л та. Тэгээд дотроос нь юу гарч ирсэн бэ? Дандаа болохгүй, бүтггүй, би чадахгүй, би тэгдэггүй, би ингэдэггүй гэсэн дандаа тийм айдсын мэдрэмж надад маш их байлаа. Тэрийг бүгднийг би ажиглалцсанараа энэ бодол гэдгийг тийм амархан таньж ойлгож өөрөөсөө бас тавьж уулахад маш хэцүү байдаг юм байна. Миний хувьд бол энэ маань маш хэцүү байсан. Тэгээ би алхамаар багаар би өөрийгөө шахахгүйгээр багаар ингээд ер нь ойлгоод байгаа байхгүй юу? Энэ бодлыг ажиглах хэрэгтэй юм байна. Энэ бол сөрөг байна да. За гээд ингээд ажиглаад нөгөөдгөө ингээд амьсгалаа аваад урсгалаараа гаргаад иймэрхүү маягаар ингээд байснараа миний тэр сөрөг бодлууд маань ингээд багаар ингээд арилаад байгаа байхгүй юу? Энийг бол 23 он, 24 он, 25 он хүртэл ер нь бас ингээд явж илаа л та. Тэгээ бодлоо ингээд ер нь бол бодол гэдэг зүйл маань би яг юун дээр ингээд багч гэсэн ингээд сөрөг зүйл болоод байна гэдгээ бас ажиглаад ах хэрэгтэй юм байлээ. Маш хүнд хэцүү ийм ер нь бол би бодлороо маш их ажилдаг хүн л дээ. Тийм болохоор миний тархи маань байнгын ингээд ажиллаж идэг. Тэгээ ажилдаг тархи маань дандаа сөрөг зүйлс рүү ингээд ажиллаа явцсан байна л та. Тэгээ би одоо ингээд ангааж ихэснээрээ миний ингээд бодол маань маш гоё цэгцтэй болоод ер нь ингээд бодолд маань ч гэсэн би одоо бүр гайхаад байгаа байхгүй яаж би ийм сөрөг зүйлсүүдэд ангааж эдгэж чадсан байна гэж би өөрөөрөө маш их бахархаж байдаг. Тэгээ бүр өөрөө ч мэдгүй ингээд гоё ингээд ангаагаад эдгээгээд ингээд бясалгал гэдэг ямар хүчтэй энерги вэ? Бид нар ингээд амьсгалаараа ингээд гоё тэр цагаан гэрлийг ингээд амьсгалаараа авдаг шиг тэр цагаан гэрэл маань маш хүчтэй тэр бодолд маань сөрөг бодол дээр нь очингуудаа наагаад буцаагаад амаараа ингээд гаргаж байгаа байхгүй юу? Гих мэтлэнгээр ингээд хүний энэ сөрөг бүх зүйлс ингээд гарддаг юм байна гэдгийг би маш сайн ойлгож авлаа. Тэгээд ер нь бол бодлыг бол маш сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд хүний амьдралд ер нь бодол маш чухал байдаг. Үйл хөдлөл хийхдээ ч гэсэн бодол
логик ухаанаараа бид нар чинь ингээд үйл хөдлөл хийдэг шүү дээ. За хурдан шийдвэр гаргахаараа ингээ яардаг ч юм уу тийм ээ. Тийм болохоор ер нь бодлыг маш сайн ажиглаж авах хэрэгтэй. Яарсан байна уу, твдсэн байна уу гэдгээ бас ажиглаж авах нь их чухал юм байна. Тэгээд яг тэр бодлоо ажигласнараа би газар дуулахтаа бодож гин үү? Эсвэл бол ингээд гоё тэнгэрт хөөрөөд миний юм бодол ингээд көөрөд сэтгэлийн хөдлөлөөр гаргах гэдэг нь гэдгээ маш сайн анализ хийх хэрэгтэй юм байна. Тэгээд юм бодол маань ер нь маш чухал. Тэгээд энэ бодлууд маань сөрөг бодлууд маань миний энэ тархинаас баг угаар ингээд ангаагдж эдгээрсэн байна. Би үүгээрээ маш их талархаж явдаг. Тэгээд яаж би ийм их сөрөг бодлуудыг яаж би даван туулж эерэг болгож чадсан бэ гэл өөртөө маш их баярлаад ингээд талархаад маш их баярлалаа л да. Өөрийгөө тэрврээд ер нь сайхан мэдрэмж авдаг. Энэ бол миний туршлага байлаа. Тэгээд та бүхэн маань хэр ингээд амьдралдаа ингээд бодлуудаа хольж хутгаж явж гин вэ? Хэр өөрийгөө бодлоо ажиглаж гин вэ гэдгийг асуугаад өөртөө нэг дүн шинжилгээ хийгээд үзээрэй. Үнэхээр би ингээд бодлоо ажиглаж чадж гин үү? Би сөрөг давтамжин дээр байна уу? Эсвэл эерэг давтамжин дээр байна уу гэдгийг өдөр бүхэн ер нь өөрийгөө ажиглаж явах нэг зүйтэй юм байна. Тэгээ бодол маань янз бүр байдаг гэж хэлсэн те. Тэр бүхнийгээ ялгаж салгах хэрэгтэй. Айдсын бодол, түгшүүрийн бодол тийм ээ. Тэгээ үйл хөдлөл хийхдээ яарсан байна уу, сандарсан байна уу? Эсвэл энэ бодол маань маш гоё ингээд 50 урсгалаараа ингээд орж ирээд байна уу гэдэг маш гоё дүн шинжилгээ хийх нь их зүйтэй юм байна. Тэгээд энэ сэдв маань маш чухал сэдв. Маш хэдий урт хугацаанд ингээд хэдэн цагаарч ярьчихаар энэ хүний тарих гэдэг чинь маш юм гоё оюуны тийм гоё потенциал байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг маш гоё ингээд хүний оюун тарих тэгээд бие гэдэг чинь ингээд хоорондоо холбоотой байх хэвээр. Тэгээд үйл хөдлөлт ингээд тарих маань бодолд болохоор тарих маань үйл хөдлөлт ингээд бидний сэтгэл зүй оршихуй маань ингээд сүнс маань гуруулаа нэгдэж чадсах юм бол маш гоё зөв шийдвэрийг гаргадаг юм байна л да. Өөрийгөө сонсож ер нь ингээд тэгж гаргаснараа өөрөө маш зөв шийдвэрийг гаргадаг юм байна гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Би ч гэсэн яг л энэ туршлагаасаа өөрийнхөө биеэр мэдэрсэн учраас та бүхэнд бас энэ бүхнийг хэлье гэж хүсээд ингээд контент хийж байна. Тэгээд та бүхэн маань бас иймэрхүү үйл явдал болж исэн үү? Комент хэсэгт бас бичиж үлдээвэл бас сонирхолтой байх болно. За тэгээд лайк, subscribe дараараа бусдад түгээгээрэй. За тэгээд энэ бүхнийг сонсон та бүхэндээ маш их баярлалаа.